Санаа цаанаа за төсгөлийн хичээл рүү ирж байна хэдүүлээ. За уран цахилын өөрчлөлтийн талаар хэдүүлээ одоо үзнэ. За тэгэхээр би таадаг ерөнхийдөө 3 их усүрээс энэ хичээлийг бол бэлдсэн байж байгаа. За тэгэхээр уран цахилын өөрчлөлт гэж юу вэ гэдэг зүйлийн талаар бид тодорхойлттой мэдэх хэрэгтэй байна. Тэгэхээр эхнээс нь үдээж уур амьсгал гэдэг нь бол тийм ээ бидний бол хэлж байгаа одоо тухайн газар орнуудтайгаа одоо цагаан гарын дундаж олон жилийн дунджаар нэг талаас бол илтгэж болно. Тийм ээ. За тэгэхээр харьцангуй цагаан гар нь болохоор тогтворгүй байдаг болохоор бол уур амьсгал нь болохоор ерөнхийдөө харьцангуй тогтвортой шин чанарыг бол агуулж яадаг. За хэрвээ энэ одоо уур амьсгалын тэр одоо тогтвортой байдал нь одоо хадгалагдаж үлдэхгүй байсны тохиолдолд тийм ээ бид нар болохоор үүний болохоор уур амьсгалын өөрчлөлт байна гэж үзэж болно гэсэн үг. За тэгэхээр эдгээр энэ болохоор бид нар хэрхэн яаж тийм уур амьсгалын өөрчлөлт мөн үү биш үү гэдэг нь тодорхойлох вэ гэхээр тухайн уур амьсгалын одоо үзүүлэлтүүдийг гарч байгаа хэлбэлцэл тийм ээ цаг хугацааны одоо орон зайн одоо горим хэлбэлцэл өөрчлөлтүүд байгаа тийм ээ энэ хэлбэлцэл нь болохоор хэр одоо сигнификант байдлаар өөрчлөгдсөн сигнификант гэдэг нь болохоор статистикийн өмчлөлтөөр тийм ээ ямар нэгэн тийм онцгой өөрчлөлт гарсан үгүй юу гэдэг зүйл хэрэг хариулт өгч чадах юм бол бид нар үүнийг бол уран амьсгалын өөрчлөлт байна гэж хэлж чадна гэсэн. За тэгэхээр хамгийн чухал нь болохоор уур амьсгалын хэлбэлцэл болон уур амьсгалын өөрчлөлт хоёрын өөр хоорондын ялгаж салгах нь болохоор нэлээд чухал зүйл байдаг. За тэгэхээр энэ чанслаар ингээд ерөнхийдөө харж ийн тийм ээ температурын утга тийм үү температурын утга бол ерөнхийдөө ингээд орон зай цаг хугацаагаар тийм ээ хэлбэлцэл бол явагдаж байдаг. Тэр хэлбэлцлийнхэн далайц нь бол ингээд явагдах нь ойлгомжтой. Тэгэхээр зарим үед болохоор одоо нэг талаас ингээд бууралт ажиглагдаад нэг ингээд хэлбэлцэл ажиглагдаад эсвэл нэгэн хэвийн ингээд нэг хавцаа ингээд хэлбэлцэж байгаад гинт ингээд тийм ээ одоо шилжилттэй ажиглагдаад тэнцэнээс тэрийг болохоор дахин давтаад ингээд явах жишээ нь иймэрхүү байдлаар ингэж өөрчлөлт ажиглагддаг байгаа. Тэгэхээр энэчнээс болохоор бид нар одоо алийг хэлбэлцэл гэж үзэх үү, алийг өөрчлөлт гэж үзэх үү тийм ээ гэдэг асуулт бол гарч ирдэг гэсэн. Тэгэхээр энэ хэлбэлцлийн асуудал дээр яхаа аргагүй бид нар юу юм дээр анхаарал тавьдаггүй хамгийн эхний хоёр дахь хичээл дээр гарч ирсэн тийм ээ одоо энэ тухайн газар орны нутгийн хурд унцаалны температурын тийм ээ энэ нэг тархалтын графикийг бид нар гаргах хэрэгтэй байгаа. Тэгээд тархалтын мөрийг нь гаргаад функцийг нь гаргаж ирж байгаа. Тэгээд тэрийг болохоор өмнөх болон хойд одоо өнгөрсөн хугацааны уран амьсгалын хугацааны температур одоогийн сүүлийн жилүүдийн одоо температур хоёрын өөр хооронд нь харьцуулаад тэрэг тэнцэн ийм ямар нэгэн тийм ээ дунджийн утгын хувьд ч тийм ээ за дээрээс нь болохоор энэ тохиолдлын тоо хэлбэлцлийнхэн талаас эднэрт нь өөрчлөлт орж ийн үгүй юу аль алинд нь шилжилт өөрчлөлт орж ийн үгээс нь шалтгаалдаг бид нар энийг болохоор өөрчлөлт байна гэж бас тодорхойлох бас бүрэн боломжийг бас олгож өгдөг байгаа. Тэгэхээр энд нь болохоор яг хөр нэгсний нөгөө хэлбэлцэж байгаа зүйлийг бас айлгаар тийм ээ тэр юу болохоор арилгаад ялангуяа энэ тархалтын мөрөө дээр яс тодорхой хэмжээний үнэт өвөлтийг өгөх бас боломжийг бас олдог байгаа. Тухайн зүйл маань хэр өөрчлөгдсөн бэ? Яг өөрчлөлт байна уу? Уран амьсгалын өөрчлөлт мөн үү биш үү гэдгийг тийм ээ гэдгээр нь бол тодорхойлдог байж байгаа. За тэгэхээр мэдээж нөгөө өмнө дурдсан тийм ээ IPCC-ийн бис бид нар болохоор тодорхой хэмжээнээс мэдээллүүдийг авч явах хэрэгтэй байна. За энэ за хинт одоо ямар нэгэн одоо илтгэлүүд ямар нэгэн хийгдэж байгаа зарлагдж байгаа одоо шин нээлтүүд байна. Тэгэхээр нээлтүүд зарим нэг нь болохоор эхний ээлжинд болохоор нэлийн одоо хүмүүсийн анхаарлыг татсан тий гинтийн байдлаар бол гарч ирдэг байгаа. Гэхдээ ихэнх эдгээр нээлтүүд нь болохоор ихэнх одоо араас нь болохоор бусад судлаач тийм ээ уур амьсгал судлаачдад үнийг бол баталгаагийн бас давхар үзүүлдэг байгаа. Энд тийм төвшиж үзээд яг үнэхээр энэ одоо нээлт үр дүн чинь мөн байна, үнэн байна гэдгийг батлах
баталгаагийн гаргаж иржээч тэгээд тухайн баталгаа нь болохоор нэлийн олон газар үнэмшилтэй болж ирэх юм бол тэр зүйлийг бол үнэн зөв гэж бодол үздэг байж байгаа. Тэгэхээр тэнд бол өөрчлөлт яхаа аргагүй температур ихсчээ, эсвэл буурчээ, дулаарчээ, хүтэрчээ, хуурайшчээ гэмт эдгээр болгоно болохоор яг олон талын судалгаа олон талаас нь судлаачдын гаргаж байгаа үнэлт өгүүлбэрүүдийг нэгтгэж тэнд нь болохоор бид нар яг уур амьсгал өөрчлөгдөж байгаа зүйлийг бол хэлж өгдөг байж байгаа. За тэгэхээр энэ уур амьсгалын өөрчлөлтийг бол ажилтны утгууд нь яаж өмнө бол бид нар ярьсан байгаа тийм ээ температурын утгууд байж юм. Тэгэхээр энд нь болохоор 1850 оноос эхлсэн температурын утгууд за сүүлийн жилүүдэд их температурын утгууд гэхэд одоо 1900-аас одоо өмнөх зуунд тийм ээ өмнөх зуундын температурын утга ингэж бол бараг тий ихээр бол бараг шулуун маягаар бол нэмэгдсэн байна гэдэг бол харуулж байна гэсэн юм. Тэгэхээр мэдээж ялангуяа сүүлийн жилүүдэд тийм ээ дандаа энэ одоо дулаарлынхаа хамгийн одоо бидний бичигдсэн байгаа мэдээллүүдээс дулаарсан дулаарлынхаа тохиолдлын тоон сүүлийн жилүүдэд ажиглагдж байна. Нэгс нь рекордыг тийм ээ түүхэн рекордыг бол эдж байгаа байна гэдгийг бол харуулж байгаа байдалтай байна. Тэгэхээр одоо энэ ганц энэ онд нэг тийм одоо 12 ихний хамгийн дулаан 12 жилийн нэг за энэ хэдэн оны хүндээ энэ 1900 оноос хойш болохоор энэтэй харьцуулахад 1940 оны үед нэг градус дэш нэмэгдсэн байна. За тэгвэл сүүлийн жилүүдийн дулаарлал нь болохоор бараг 90 оноос хойш дандаа дулаарсан дулаарлууд 12 жил нь ингэж сүүлийн 10 жил бол үнэхээр бас дулаарч байна гэдгийг бол харуулж байгаа. За 90 оны нэмэлтээр орж ирсэн байна гэх ийм маягаар одоо бичиглэлээс тийм ээ хандлагаас энэ температурын утгуудын хандлагаас бид харж болно. За тэгэхээр энэ болохоор өөрчлөлтийн хувьд бусад газар орнуудад яаж нэмэгдсэн бэ гэсэн зүйлүүдийг бол харуулж байгаа ийм байдалтай байна. За тэгэхээр эдгээр болгоно болохоор мэдээж нэг тухайн газар орнуудын станц болон цагуур болон уурын цэцлийн станцуудын мэдээлэл дээр үнэлж байгаа учраас мэдээж тухайн мэдээнд бас тодорхой хэмжээний алдаа идэр байгаа. Тийм ээ. Хүний алдаа, багжийн алдаа, за тэгээ бусад хот суурин хотчлын алдаа гэдгээс шалтгаалаад тэр мэдээний одоо энэ нэгэн төрөл байдлыг хадгалах төлөвийн хичээлүүд бол бид нар уурын цэцэл судлал хийсэн хичээлээр үздэг байж байгаа. За тэгээ энэ чиглэлийн хичээлийг бас нэгтгээд гаргасан одоо энэ e-book тий бол бас байгаа гаргасан байж байгаа. Тэрний талаар та сонирхож байгаа бол орж үзээрэй. Тэгээд энэ чинь сухаар ингээ харахад температур тийм үү температурын гадрын температурын хэр өөрчлөгдсөн бэ гэдгийг харуулж байгаа одоо энэ хандлагууд байна. 1900-ны оноос 2005 оны байдлаар тэгэхэд одоо жишээлбэл нэлийн хүчтэй тийм ээ температурын өсөлт ажиглагдсан хэсэг нь ингээд улаанаар бүрэмдсэн улаанаар байна. За хүүтэрсэн хэсгүүд нь болохоор ингэж өнгөөр хасан байна. Тэгэхээр дэлхийн гадрын температур бол хин газрууд бол ерөнхийдөө тийм ээ дулаарсан ганцны газруудад баг зэргийн ингэж хүүтрэлтэй тий арай одоо температур бол буурсан маягийн харагдаж байна. За тэгээд дээр нэлийн хүчтэй одоо энэ дулаарлал болж ажиллагдсан бус нөхцөлийг бас харуулсан байдалтай байна. Ингээд ийм Урагдан за тийм өмнөх өндөр бол харуулсан байж байгаа. Тэгэхээр энэ тэгэхээр энэ ч одоо жишээлбэл ганц температураас гадна бид нар бусад уурын амьсгалын стенд байгаа бусад хүчин зүйлсүүдээс бас түүний дам нөлөөнүүдийг бас олж харах шаардлагатай байдаг. Тэгэхээр энэ одоо жишээлбэл температур өссөн гэхэд бас түүнтэй уялдаад тийм ээ энэ одоо хүйтэн мандал тийм ээ цэцгийн хэсэг болон одоо мөсөн уул тийм тэр мөсөн гол эдгээрт ямар өөрчлөлт орсон бэ гэдгийг бас баталгаажуулах шаардлагатай байна. За тэгээд гүний одоо хөрсний хөлтөлтийн хэмжээ хэрхэн яаж өөрчлөгдсөн гэж мэдэх эдгээр утгууд нь болохоор ингэж нэмэх байснаа тийм утгууд байсан гэж одоо ингэж хасах нэгсний одоо хөлтөлтийн зэрэг тийм талбай хамрах талбай нь бол буурч байгааг харуулсан гэх мэт. За энд нь болохоор 1990-ад оноос хойш тийм ээ энэ glacier гэж ярьдаг байгаа юм дандаа энэ
тэр гайхалтай тэр одоо цэвдэгтэй тий одоо мөсөн голтой тэр орчинд минийхэн тийм ээ хэсэг нь болохоор одоо хэр буурч байгаа вэ гэсэн зүйлийг бол харуулсан маягаар тийм ээ массыг балансаар илэрхийлсэн байна миллиметрээр гэх мэттэй хэдийгээр одоо тоотгаар нь тийм ээ массаар нь илэрхийлсэн байлаар хахад ингэж буурч байна тийм хүмүүний харуулсан. За тэгээд цасны бүрхэгц тийм ээ ялангуяа арт ийм үсний хэмжээ багасны уурны хэмжээг бол харуулсан нэг хэмжээ зөвхөн дээр нь буурч байгаа гэдгийг харуулсан. Энэ маягийн эдгээр болон гаргатай ганцхан бүлэг биш дээ. Тэгэхээр бүрэн системийн бусад бүлэгс өөрөөс харагдж байгаа гэдгийг бол харуулж байна. За тэгэхээр ингэснээр болохоор яг хөө энэ болгоноос нь бид нэр нэгсний өмнө хийснээр тэ баталгаажуулж байгаа байхгүй тий. Тэгэхээр хамгийн гол нэг ойлгох ёстой зүйл нь болохоор энэ далайн одоо төвшин тийм ээ энэ усны далайн усны төвшинээс нэмэгдэж гэх мэт энэ усны төвшин бол харуулж байгаа байдалтай байна. Тэгээд энэ 2006 оны байдлаар 2000 оноос энэс цааш нь болохоор энэ нэлийн эртний хийсэн граф учраас тийж тэр далайн төвшний усны төвшин тийм ээ ингэж эдгээр бол нэмэгдсэн байна. 1900-аад оны үед байсан одоо үед болохоор баруун 40 мм-ээр тийм ээ нэмэгдсэн бид чинь 4 см-ээр шүү тий 4 см-ээр нэмэгдсэн байна. Хэмээн за тэгээд иймэрхүү мэдээлүүд за эдгээрээс гадна болохоор хэмжээ үе шатны ажилтнууд тийм ээ тухайн ургамлын одоо үе шат гэдэг нь болохоор цэвэрлэлтийн үе шат ургамал болон нэг тодорхой үе хугацааны үед бол цэцгэлт нь бол ажилладаг байгаа. Тэгээд бидгээрт нь болохоор зарим ургамал цэцгэлт ажиллагдахгүй ургамлын одоо ургалтын одоо төлөв байдлын нөхцөл нь болохоор бас ингэж алдагдж байгаа тийм гэсэн юм байдлууд бас ингэж давхар харагдаж байна. За тэгээд сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа юм одоо аюултай гавшигт үзэгдлүүдийн тоо хэмжээ тийм ээ бас нэмэгдэж байгаа. Торнадогийн асуудал тийм хөөс салхины асуудал, шаш уран хөрөмийн асуудал, мөндөр за тэгээд бусад одоо их үеэр усны асуудал тийм цунами энтриг гэх мэт олон төрлийн ажлуудад одоо үзэгдлүүд ийм давтамж хэлбэр болно мэдчихэ. За үүнтэй уялдуулаад энэ болгоны болохоор сэгчний уурын амьсгал дээр эзэн хэсгүүд бол байна тийм ээ. За тэгээд эдгээр орноос нь баг мэдээж уурын амьсгалын бүсэлтүүдийг бид нар гаргаж ирээд бас ингээ баталгаад яхаа аргагүй одоо энэ долларлаас үүдсэн энэ уурын амьсгалын бүсэлт систем гарч ирж байгаа хөвшилт байх шүү гэдгийг харуулж байгааг бол батал харуулж байгаа. Тэр нэг өмнөх эртний уурын амьсгал дээр харуулсан тийм ээ. Өсмөр цөм дотроос байдаг энэ агарын хэм бөмбөлгүүд гэсэн баа тийм энэ хэм бөмбөлгүүдээс нь тухайн үеийнхэн агарын айлгыг гаргаж авдаг тийм ээ. За энэ хэм маягаар болохоор одоо долларч байна. Тэгээд долларын үед одоо нөлөөллөөс болоод уурын амьсгал бол өөрчлөлт орж байна гэдгийг бол тайлбарлаж байгаа, болон баталгаажуулж байгаа юм хэсэг бол аль хэзээ явагдаад тий хинт одоо эрдэмтэд бол энэ дээр бол зөвшөөрсөн байна. Зарим нэг эрдэмтэд бас энэ эсрэг бас байдаг. Мэдээж бүхэн мэдээлэл өгөх зөвшөөрөхгүй шүү. Аливаа юм бол маргаантай бас асуудал бас байдаг. Энэ зүйл байгаа. За тэгэхээр энэ дээр болохоор та болохоор өмнөх хичээлүүд болгоноор болохоор их олон зүйлүүдийг үзчихлээ. За тэгээд саяын бичсэн болгон болохоор энэ дээр бол гаргаж ирсэн ихтгэл ийм гэсүүд болохоор энэ тийм цагуурын байгууллагаас гаргасан энэ номон дээр бол байдаг. Энэ номыг болохоор би та хоёрыг шеэрлж өгнө. Үүнийг болохоор та хоёр бас өөрсдийнхөө бэкграунд маягаар тий бас үзэж сонирхоод бас үзээрэй. Тэр ерөнхийдөө та хэдүүлээ ингэ сурсан мэдсэн бүх зүйл ихэнх зүйл нь юм бол хадгалагдсан байж байгаа. Тэгэхээр дэлхийн цагуурын байгууллага гэдэг нь та хоёрээс ярьж өгье. Дэлхийн цагуурын байгууллага гэдэг нь болохоор цагуурын одоо улс орон болгон цагуурын байгууллагууд байдаг.
Тэгэхээр эдгээрээ болохоор энэ улс орон болгон дээр цаврын байгууллагыг нэгдсэн удирдлага хангадаг одоо олон улсын байгууллагыг дэлхийн цаврын байгууллага гэж хэлж байгаа. Тэгэхээр нэгдсэн удирдлага гэдэг нь болохоор маш олон төрлийн үйл ажиллагаа хийдэг одоо ажилтны борны сэдвүүдээ судалгааныхан ямар төрлийн судалгаа хийдэг зайлшгүй шаардлагатай гэх мэт амун дээрээс нь болохоор сургалтын төвөл байдаг энэ чиглэлийн тэгэхээр одоо манай тэгэхээр хамгийн олон гэдэг одоо Хятадын Нанжины сургалтын төв байна, Бээжин бас байна. Тэгэхээр Израиль руу бусад Африкийн төв орнууд тэгээд дээрээс нь Британий хэсэг рүү энэ дэлхийн цааврын чиглэлээр судалгаа одоо сургалтыг явуулдаг курс сургалтуудыг богино хугацааны урт хугацааны гэсэн сургалтуудыг байнга явуулж идэг байгаа. Тэгэхээр энэ чиглэлээр ажилтдаг энэ чиглэлд хамаардаг хүмүүс болон судлаачид болохоор тухайн сургалтын болохоор нөгөө хамрагддаг тэр биhéэл хинтэн болохоор захиалга байх юм бол бүх зардлын дагаад тий байх эрх очих зардал бүх юм заагаад тэгээд энэ сургалтын хамруудаг энэ зүйл байдаг. Тэр нь энэ чиглэлээр байхад бол байнга одоо ингээд цаанаас удирдлагатай байдаг, олон улсын түвшин байдаг. Ингээд бүх юм нэгдсэн холбоотой уялдаатай байдаг учраас тий аливаа зүйлийн мэдээлэлээс бас хоцрох юм гэхээс илүү зэгцээд ингээд явж байдаг бас зүйл байж байгаа. За мөн дээрэс нь болохоор манайх цаврынхаа байгууллага ялангуяа уур амьсгалынхаа чиглэлээр нэмэгдэж сайжруулж чадах юм бол энэ чиглэлийн ч гэсэн тийм цаврын байгууллагаас энэ чиглэлийн сургалтыг бас авах одоо хосттэй бас бүрэн боломжтой тэр одоо бүх юмудаа тийм одоо хүний нөөцөө бэлдсэн бүх ингэ баазаа байгуулсан гэдэг энэ тохиолдолд бас бүрэн боломжтой байдаг. Тэгэхээр энэ чиглэлийн үүднээс ч гэсэн дэлхийн цааврын байгууллагаас маш олон тооны олон улсын төсөл хөтөлбөрүүд явж идэг энэ зүйлүүд байгаа. Тэгэхээр энэ төсөл хөтөлбөр болгоно болохоор мэдээж нэг талбайтай байдаг учраас тэр одоо энэ том төвүүдтэй ингээ хуваарлтаа би хийгээд тэгэхээр тухайн том төвүүд нь болохоор тэр хавийнхаа зүйлийг бол хариуцсан юм. Одоо жишээлбэл Азийн их компани тэр хариуцдаг ч юм уу тий. За тэгээ одоо сүүлийн үед болохоор Данганч Япон бүтэй Солонгос болон Хятадын өөрөөр бол маш их бас орж ирсэн учраас бас ингэж хуваарлт нь бол ингэж одоо ингэж тархаж байгаа тийм гэсэн юм байлаа. Тэгэхээр аль зүйл бас боломж байдаг тийм зүйл нь болохоор бид нэр чадчих боломжтой гэдгийг харуулах хэрэгтэй байгаа. Мэдээж тэгэхээр энэ нөхцөл орн зайд орчихын тулд судалгаанууд маш их сайн явж явах хэрэгтэй байдаг байгаа. Тэгэхээр энэ төрлийн бусад одоо нэмэгдэж ирж байгаа улсууд болохоор сүүлийн жилүүдэд Хятад бол маш их хэмжээний өгүүлбэрүүдийг шинэ ухааны хийдэг хөдөлмөрийн өгүүлбэрүүдийг маш их гаргадаг болсон. Энэ чиглэлд маш их мөнгө хөрөнгөний татдаг болсон байгаа. За Нобелийн шагналыг хүртэл авчлаа тийм ээ. Тиймэрхүү маягаар ингэ гараад ирсэн тохиолдолд энэ бүх боломжууд нэлээд болж ирсэн юм л да. Тэгэхээр энэ зүйл байна. Тэгэхээр энэ юу болохоор та бас зэрэг энэ чинээс гараад би бас бичсэн та гэдэг хичээлээ би бас бичсэн зүйлээ бас зөндөө байж байгаа. Энэ даа. За тэгэхээр энэ одоо тийм ээ одоо бүхэл зүйлтэй ингээд энэ одоо уур амьсгалын өөрчлөлтийн хэсэг тийм уур амьсгалын өөрчлөлтөөс бусад одоо нөлөөлөлтүүд нь одоо импактууд нь юу байх юм бэ? Уур амьсгал өөрчлөгдснөөр дараагийн бид нар сая тэмдгийн ингэж өөрчлөгдлөө гэж ярьж байна тийм. Одоо энэ дараа бас энэ төвшний нөлөө одоо ниссэн голын хэмжээ тийм антибиотикийн сайлдаа дэлгэрч юм тийм. Тэгээ урамжилтын байдал бас өөрчлөлттэй гэдэг энэ нейронсын системийн өөрчлөлт энэ болохоор байдаг. Эргээд одоо бусад хүчин зүйлстэй бидний амьдралд экосистем ямар нөлөө үзүүлэх юм бэ? Үр дагавар нь юу байх юм бэ гэдэг асуудал маш том асуудал байдаг. Үүнтэй бид дагалдаж явждаг судалгаа хийж эрчимжүүлж за тэгээд даван туулах уур амьсгалын өөрчлөлтийг эрсдэл багтаагаад одоо уур амьсгалын өөрчлөлтийг зогсооно гэхээсээ илүү айлхоор зогсох одоо бууруулах стратеги гаргыг маш хэмжиж байгаа. Тэр уур амьсгалын бодлогын асуудлууд бас нэлээд олон анхаарал өгдөг асуудал байгаа. За тэгээд дараагийн хэсэг рүү ичээ.
Тэгэхээр ерөнхийдөө та ярьсан байгаа тийм үү. Тэгэхээр энэ чиглэлээс болохоор гэрийн даатгарын хэсэг нь болохоор та хэдийн хувьд уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний илтгэл байгаа. Тэрийг олж уншаарай. Тэнгэр байгаа хөлөнжийн тооллоо, хөлөнжийн хийг бууруулах тийм эсвэл уур амьсгалын өөрчлөлтийн талын зохицох гэсэн нэрийг олж уншах хэрэгтэй. За тэрнийхээ дагуу та бас тодорхой хэмжээний тийм нэг бие даалтын юм даалгавар маягаар тийм бичиж оруулах хэрэгтэй. Тэр нь болохоор нэг хуудас А4 хэмжээтэй нэг хуудсыг бүгд болох юм оруулах хэрэгтэй. За тэгээд дараагийн хэсэг нь болохоор энэ болохоор ноагийн тийм ингээд гэдэг судлаач эрдэмтний бизнесээс олдоод танилцж байгаа. Тэр нь юу гэдэг маш их албартай хүн байгаа. Ер нь тэрхүү чиглэлийн олон одоо судлаач эрдэмтэд байдаг. За тэрний нэг байгаа. Амун хэлсэн тийм энэ зүйл байна. Энэ болохоор температурын үед хурд томцны үед болохоор яаж өөрчлөж байна вэ? Тэгэхээр хурд томцны болохоор тийм ерөнхийдөө энэ нормал давхартай гэхээсээ илүү давхарт нь болохоор энэ экспоненциал маягийн давхартай байдаг. Ялангуяа бага хэмжээний хурд томцны хэмжээр ордог тийм одоо давхартын томч байдаг. За би хэмжээний хурд томцны хэмжээ болохоор хацсангүй тийм бага хэмжээгээр бас ордог байгаа. За тэгээд энэ ерөнхийдөө экспоненциал давхартай байдаг. Үүнд болохоор ямар ч өөрчлөлт орж ирнэ гэдгийг харуулсан маягаар байна. Энд тийм одоо их хэмжээний хурд томц орж байгаа тохиолдолд нэмж байгаа тийм. Тэгсэн хэрнээ бага хэмжээтэй хурд томц орох тохиолдлын тоолоор уурсан гэдэг ч юм уу тийм. Нэгсний манайхан ч гэсэн манай уур амьсгалын өөрчлөлтөөр А4 томц хэрэг болж байна тийм. Сайхан шиврээ бороод ичжээ гэхэд ийм бас зөв зүйлүүд ярьж байгаа. Then тэгээд энэ чинээс би таадаг нэг зүйлийг харуулах гэсэн болохоор энэ алдартай график байгаа. За тэгэхээр энэ график нь болохоор юу хэлж байгаа юм бэ? Цацрагаас үсэж байгаа тийм хэмжээний одоо цацрагаас үсэж байгаа тийм үү? Одоо энэ болохоор цацрагийн хүчин зүйлийн нөлөөлөл нь ямар байдгийг одоо бий болгох юм бэ гэдгийг харуулж байгаа. Тэгэхээр өмнө нь болохоор хичээлүүдэд бид хэлсэн одоо ямар нэг тийм гаднаас системд хүч үзүүлэхэд эргүүлээд ямар хариу үйлдэл үзүүлж байна. Тэгээ ямар нэг хариу үйлдэл үзүүлэх мэдрийг болохоор нөгөө эрийг холбоо гэж хэлж байгаа тийм үү? Одоо уруу механизм шийдсэн талаас нь байгаа. Бид нэршиж байгаа. Тэр эрийг өөс өргөө тийм үү? Тэгвэл болохоор тухайн одоо процессыг удам эрчимжүүлж байна эсвэл сааруулж байна гэдэг зүйлээр баталгаажуулж байна гэсэн байна. Тэр өмнө харж байгаа зүйл нь болохоор юу гэхээр энэ эрийг сөргөөрн ингэж олгож тайлсан байж байгаа. Тэр энэ хөдөлмөрийн юм болохоор ерөнхийдөө тийм үү? Дулаар бий бол улам эрчимжүүлнэ гэдгийг бол харуулж байгаа гэсэн байна. Тийм үү? Хэсэг. За тэгээд эдгээр нь болохоор дандаа тийм антропогеник үедээ тийм хүчин зүйлээс хамаардаг гэсэн шүү дээ. Тийм үү? Хөдөлмөрийн дараад энэ метан профессорын азон хэсэг тийм үү? Ялангуяа профессорын тэр навчиг манд байгаа азон тийм үү? Энэс хатаа азон байгаа. Стратегич даваад орж байгаа азон яг ашигтай тийм сайн азон байдаг тийм. Тэгэхээр эдгээр нь дандаа ингэ эрэг тийм нэг татвар байдаг шүү гэдгийг бол хэлж байна. Нөгөө талаас болохоор бас одоо газар ашиглалт юм тийм. Газар ашиглалт нь болохоор нэмэгч байна хасагч байна тийм. Тэр энэ хоёр талын бас нэг байна гэдэг. Нэг талаас одоо хүн одоо хотчод нэгснээр болохоор тухайн газрын альбертаа буюу газрын дэсэг газрын энэ юучсэн юм одоо юу ч зэрэг нэг хэсэг нь ойлгох хэсэг ч юм уу энэ хөдөлгөөс нөлөөлөж үзүүлж байна. Эсвэл ногоож болох тийм цэцэрлэг үзүүлэх талаар бас эрэг байлгаж өгч байна тийм. Тэр газар ашиглалтаас дахиад хоёр талтай байгаа. Тэгэхээр яг одоо манайхны байдлаар ингэж техникийн хэмжээний нэмсэн нөлөөг харуулсан байна. За тэр энэ хүний хүчин зүйл за дээрээс нь болохоор энэ
одоо аэрозолын хэсэг тийм ээ. Аэрозолын хэсэг нь болохоор хүүтрүүл юм нөлөөтэй байна. Тэр хүүтрүүл аэрозолын хэсэг болохоор аэрозолын ар манд байж 5 инч хэмжээтэй тийм. Эдгээрээ бол хэлж байгаа. Ялангуяа газрын газраас агаар бэлдэж байгаа PM 2.5 PM 10 ийм хэсгүүд тийм. Ихэнх нь болохоор тоос таасан цуглаа PM ордог. PM 2.5-ийнхаа маш ихэнх нь химүүд чухал байж байгаа гэсэн. Тэгэхээр энэ аэрозолын хэсгүүд нь болохоор нэг талаас шууд наяа тийм нөлөөлж байгаа хэсэг нь юм. Ирж байгаа цэцэрлэг нарнаас ирж байгаа цэцэрлэгийг одоо газрын газар руу тийм одоо шууд илгээсэн нь одоо альбиг болон санитиг гэсэн юм яа тийм энэ хөдөлгөөн байж байна. Нөгөө талаас болохоор бас энэ одоо үүлний тийм үүлний одоо альбодоо гөгчлөө альтийн тэр процентын альтийн шин чанарын өөрчлөлт одоо дам агаа тийм бас нөлөөлдөг юм зүйлж байгаа. Тэр тухай үүлний хайцаас шалтгаалаад стресс шингээ хөөгүй эсвэл ойлгохгүй гэдэг зүйлсүүд нь тодорхойлж байгаа юм байгаа. За энэ за тэр хүний хүчин зүйлийн нөлөөлөлтөөс тийм орж ирж байгаа зүйлийн болохоор биш байгалийн хүчин зүйлийн нөлөөлөлтөс орж ирж байгаа нөлөөлөл нь болохоор нарнаас ирж байгаа цэцэргийн тоо тийм шууд одоо ичийн тасгалын хэмжээнд ороо ерөнхийдөө эерэг талруугаа байна. За тэгээ энэ бол нэг өөр хаан нэмээд ихгээд авах юу илтгэж байгаа юм дээр энэ нийт тийм одоо хүмүүс хүний үйл ажиллагаатай үтүүлж байгаа одоо цэцэргийн тийм хүчин зүйл үтүүлж байгаа одоо нөлөөллийн хэд байх юм бэ гэхээр энэ байна, эерэг байна, нэмэх байна, олон маш чимжүүлнэ гэсэн үг байх нь. За тэгээд энэ тоо хэмжээгээр харуулсан байна. Тэр нь болохоор тэр тоо хэмжээ ватт метр квадратаар илэрхийлсэн 1.5-аас их гэсэн дундч. Тэгээд энэ болохоор стандарт хязгаарлалтын хамгийн ихтэй 2 гаруй тийм 2.5 тэгээд 0.5-аас 2.5-ийн хооронд энэ 0.5-аас 2.4-ийн хооронд шүү амтны 1.6 шүү гэсэн маягаар харуулж байна. За тэгээд энэ нь болохоор энэ одны болохоор үзүүлэх тийм цар хүрээ тавтай харуулсан байна. Тэр дэлхийн хэмжээнд тийм нөхцөлийн хэмжээний одоо өөрчлөлт засвар газар энэ хүчин зүйлийн болохоор хэмжээгээр харуулдаг тийм дэлхийн хэмжээгээр байна. За тэгээд энэ дэлхийн хэмжээ байхад азоныхын болохоор нэг юм их газраас тийм дэлхийн хэмжээний газар ашиглалтын болохоор мэдээж орон нутгийн чанартай байна. Орон нутгаас тухайн нэгэн томоохон газрын хамарсан газрын хэмжээнээс бас байж болно. За аэрозолын хувьд мэдээж тухайн газрын орнд ямар газар орнд хэмжээний тооцоолсон зэрэг авч ирэх нэгээс шалтгаалаад тийм газраас хэмжээний хамарсан байдалтай байна гэсэн энэ юу байна. За тэр энэ ахийтэр окей. За энэ хүн яагаад нөлөөлөд нь яаж юм гэсэн. Энэ хастаас байдаг шүү. Тэр нь одоо бид нар оруулаад ирээд тооцоод явах юм бол нөгөө загварын оронд гаралт тийм уран зохиолын өөрчлөлтүүд бид нар яаж цаашид тооцоолох вэ гэдгээр яхаа projektын загвар дээр нь олон сценарий зайлшгүй гаргаж ирдэг байгаа. Тэгэхээр олон сценарийуд гэдэг нь болохоор цаашид хэмжээгээ ядууруулаад байх юм уу одоо би хэлээр одоо тийм ээ одоо нэгтгэн болж ирнэ. Тэгэхээр нэг нэгтгэн болж ирж байгаа юм бол гэсэн чинь төлөв ойлгомжтой тийм ээ. Тэгэхээр энэ формын дулаал явуулж байгаа бицэг системийн холбоос орно тийм ээ. Одоо энэ нэг сайцаа орно тийм холбоос ингэж болж байгаа. Тэгээд энэ нөхдөд ингэж гэх гэсэн зүйлүүд болж өгдөг байгаа. За энэ талын зүйлүүд тэгээд за тэгээд хамгийн чухал нэг зүйл нь болохоор уран зохиолын өөрчлөлтүүдийг болохоор бид нэр ялангуяа одоо энэ тэмгээр гарч байгаа зүйлүүд одоо бид энэ бас тоошны ойлголттой байх хэрэгтэй гэсэн. Тэгэхээр зөв нэг юм хандлага тавьчаад тийм
температурын нэмэлт чинь энэ учраас урагшаа өөрчлөгдөж байна гэж ярьдаг бол маш учиртай зүйл болж тахныг тэр хандлага тэр статистик анализ хийхдээ тэгээд тренд анализ гэж ярьдаг юм. Тренд ярилцлагаар ингээд статистик нэмэлттэй өссөн үү гэх юм те. Тэр нэг батлах хэрэгтэй. Хоёр талаараа бусад уур амьсгалын системүүдэд давхар ямар нэгэн өөрчлөлт байна уу юу те. Тэрээр ингээд давхар өөрчлөлт гараад ирэх юм уу нэг бидний харахгүй тийм өөрчлөлт уур амьсгалын өөрчлөлт байна гэж тийм ч юм уу гэсэн. Уур амьсгалын өөрчлөлт модон төлөвлөж барих хооронд нэг ягаас салах эцэг эцэг шалгалтын гэсэн энэ дээр юм болж байгаа шүү дээ та хэд хэлээ. За тэгээд энэ болохоор 2004 оны байдлаар тийм гадрын температур өөрчлөлт орсон гэдгийг бол харуулж байна. Тэр энэ температурын өөрчлөлт энэ тохиолдолд удаарсан гэсгээд нь болохоор нэмж байгаа. Яан цэвэрхэн болохоор буурсан гэсийг бол харуулж байгаа байна. За тэгээд энэ температурт орсон үед бусад одоо физик болон биологийн системд одоо ямар өөрчлөлт орсон бэ гэдэг бол харуулж байгаа байх нэ гэсэн график байна. Тэгэхээр энэ чинь харахад энэ дээр болохоор нэг дээр нь энэ дээд илэрхийлж байгаа хэрэг дөрвөн утгаар илэрхийлсэн байгаа. Дөрвөн гэсэн тэр ихнийх нь болохоор физик гэсэн дараагийнх нь болохоор биологийн тэр хүчин зүйлс ямар нөлөөлөж өгсөн бэ гэдэг. Физик гэх нь болохоор юуг оруулах вэ гэхээр цас мэстэй хөдөө хөрс усгийн гэсэн одоо гадрын болон усны тэмдэг явуулж байгаа процессыг эргийн процессыг эдгээрсэйсүүдийг оруулж байгаа. Биологийн систем юуг оруулах вэ гэхээр газрын болон байгаа цэвэр усны тийм за тэгэхээр тэнд байгаа урмлын хамарсан тэнд байгаа одоо амьд бие одоо организм байгаа өөрчлөлтүүдийг олж байгаа. Тэгэхээр дараа хэсгүүд нь фарын алхамд нь орж байгаа. Одоо хэдэн хувийн тийм өөрчлөлт орсон бэ? Хэдэн хувийн одоо significant буюу тийм үнэмшилтэй статистик үнэмшилтэй өөрчлөлт ажиглагдсан бэ гэдэг нь давхар харуулсан юм график гэж байгаа. Танаа гэсэн. За тэгэхээр энэ дээр болохоор харж байгаа энэ болохоор Европ, Африк, Аз, за энэ хоёрыг харъя. Тэгэхээр Европ болохоор нийтдээ эдгээр одоо үзүүлэлтүүдийн 119-ний доор тохиолдолд 119 үзүүлэлтийн өөрчлөлт орсон. Тийм. Европ болохоор энэ болохоор тэмцээ болон нэгдсэн гэсэн бол харагдаж байна. Европын энэ тийм нэгдсэн гэсэн. За тэгээд үүнтэй үйлдсэн энэ зөвхөн физик хэсгээр тийм одоо бидний нэгэн зүйл байдаг цаас нуусан гадраа дээр тийм ээ. За тэгээд бусад усны хэсэг, эргийн хэсэг процессыг хөрсний хөдөлгөөний хэсэг эдгээр зүйлүүд өөрчлөлт орсон. Тийм. За үүний 90 юм. Тэр статистик үнэмшилтэйгээр өөрчлөгдсөн гэдэг хэлж байгаа. За тэгэхээр Африк болохоор физик эдгээр процессуудад 5 мал өөрчлөгдсөн. Эдгээр энэ бүгд 100% статистик үнэмшилтэй тэр өөрчлөгдсөн. За хоёр буюу одоо биологийн хүчин зүйлс өөрчлөлт орсон. Энэ болохоор бас 100%. За Азид болохоор 106 байна. 106 тийм ерөнхийд нь 8 биологийн процессын 8 энэ болохоор 100% гэх юм байна. Тэгэхээр энэ болохоор энэ таамагийн энэ одоо сүжээ эднээс нас шахаад орж ирж байгаа бодос байгаа. Энэ одоо жишээлбэл нэгээс 7500 дата series гэдэг нь одоо мэдээ зүйн цааны тоогдсон гэдэг хэлсэн юм. Жишээ нь намайг зөвхөн нэг
чинь яг нэг компани хаваа байраас гэсэн. Яг нь тэр яг ажил болсон гэдэг нь гад болоод байж шаардлагатай. Тэгээд өөрөөсөө дэсэж бодороо хэмжээсээ юм тавьцаа хамаагүй. Өөрөөсөө бас өөрөөс бодоод тэтгэл болгохоор үнээр статистик үнэмштэй өөртөө нэг юу тийм ээ. Тэгмээ зүйлүүдийг ашиглаад байна гэсэн. Тэгэхээр нөгөө талаас авахаараа одоо ямар нэг систем тийм ээ нэг зүйл нь өөрчлөлт явахад бусад системийн бусад бүртгэгчид өөрчлөлт орсон байх юм бол энэ болохоор бид нар яг өөрөмцгийн өөрчлөлт байна гэж тийм баталдаг хүлэмжшүүлдэг гэдгийг бас тийм хэлээ. За тэгээд өөрөмцгийн өөрчлөлтөөс үүж бусад хүчин зүйлсүүдийн асуудлууд байна. Өрөмжийн ургалын хувьцаа тийм ээ. Эцсийн гэдэг доллартай үйлсэн хурдсны тоо хэмжээ тийм ээ. Яг нэг хэмжээний тэнцс авч байгаа хэмжээгээр нэмэгдэж байгаа. За тэгээд хэд халдалт болох өдрийн тоо бол нэмэгдэж байна гэх мэт иймэрхүү маягийн зүйлсүүд байна. За тэгээд энэ IPCC-ээс гаргасан тийм ээ формулын тайлан байцснаар цаагаар уран экстрем үйлдэлүүд бусад байгалийн эдийн засгийн хүчин зүйлс тийм ээ ямар нөлөөд үзүүлж тэмдэг гэдгийг харуулсан энэ одоо цэцэн маягаар гэсэн зүйлүүд байна. Тухайлбал энэ дээр одоо жишээлбэл газар тариалан тий ой аж ахуй ба экосистем ямар нөлөө үзүүлэх вэ? Усны нөөц ямар нөлөө үзүүлэх вэ? Хүний эрүүл мэндийг ямар нөлөө үзүүлэх вэ? Тий ажил дур болно тийм ээ. Бусад нийгмийн хэсгүүдэд яаж одоо оршин суугчдад ямар нөлөө үзүүлэх вэ гэсэн энэ зүйлүүдийг оруулсан байна гэж оруулж ирж байна. Одоо жишээлбэл ихэнх тийм одоо хурай газрын тавтай дулаарсан тийм за тэгээд цэрэг өдрийн шинийн тоо одоо өдрийн тоогоор төрсэн багассан байна. За ингэснээр болохоор одоо дулаан өдрийн тоо тийм дулаан өдрийн тоонууд бол нэмэгдэж байна гэсэн. Тэгэхээр үүний болохоор ерөнхий хандлага нь 11 оны байдлаар ингээ харахад ерөнхийдөө бол энэ бол ер нь чашид гэсэн үргэлжлэлтийн тодорхой болсон энэ зүйл байна гэдгийг харуулж байна. Прожектор. Тэгээд энэ газар тариалан тийм эдгээр яаж нөлөө үзүүлэх юм бэ гэхээр мэдээж харьцангуй хүүтэн тийм ээ хүүтэн уурын цутай газар бүс нутагт одоо ургамлын ургацыг бол дэвшүүлэх боломжтой нэг гэсэн зүйлийг бол олгож өгнө. Тэгсэн мэт дулаан тийм харьцангуй дулаан тийм бүс нутагт болохоор ургацыг бол бууруулна яа гэдэг талаас болсон тийм ээ болж байгаа. За тэгээд дээрэс нь болохоор мэдээж үнэтэй үед бол шаж тийм янз бүрийн шажууд байгаа. Жижиг амьтдтай байгаа. Эдгээрийн тоо талаас нь нэмэгдэх, эдгээрийн одоо гаралтай цааны нүүдэлтэй эдгээр зүйлсүүдийн одоо тахлын мэдээлэл юм бас мэдээлэл авчирна. Гэснээрээ мэдээж нэг аймаг мэдээлэл нэрүүдэд шиг зэрэг зүйлүүд бол мэдээж дагуулж ирэх нь боломжтой. Усны нөөцийн хувьд ялангуяа цасны уснаас тэжээл аваад ийм газар бус нутгуудад бас их асуудлыг авчирдаг. Ялангуяа өдрийн үед тийм ээ манайх тэгээд ихэнх нь цасны усаад тэжээдэг бас нэг хэсэг бол байгаа шүү дээ тийм олон газар тийм худаг ийм хүрэлцээ бас нөө байдаг. Яг энэ хүмүүс худаг гаргаж байгаа боловч гэсэн хугацааны дараа нэг мэдчихдэг ч юм уу энэ зүйл байж болдог. Энэ нэг худаг усны тийм зүйлүүд байна. Цэний нөөцний бас дээрээс нь газрын дэд болон газрын дотсны хэмжээ тийм ээ тэнд нь болохоор бас тодорхой хэмжээний тоо хэмжээнд багасах өөрчлөлт тийм албатай бас болж байгаа юм байна. Хүн яг уу
одоо жишээлбэл гадаа хөлдөж нас болдог хүмүүс бас байдаг шүү дээ тийм ээ. Ямар нэг зуднаас нэг бурхнаас эсвэл гадаа байдаг тийм тохиолдлын тулд ингээд зөвөрн одоо хөлтөлтөөс бий болох тийм ийм нэрстэй буурах юм талтай байгаа. Гэхдээ мэдээж хэд хавтаас болоод нэг хүмүүсийн даралт үйлсэх гэх даралт хармах гэх мэт бас энэ зэрэг төсвийн мэдээлэл мэдээж байна. Тэгээд үүнтэй үйлдэлтийн дараагийн ажил дээр нэг юм хүн аж ахуйдлаараа бүтээх хавцснаас болоод одоо банк хөрвүүрийг ашиглах гэдэг ч юм уу тийм. Тэгээд их хэмжээний хөрвүүр одоо air condition ашиглах чинь бас нөгөө талаасаа маш их хэмжээний би азон нэг үйлдэлтэй шижээд ингээд явж байна. Тэгээд энэ хөлтөд таад одоо өөр онцлог үйлчлэгийн талын хичээлээ альсан гэж бодож байна. Тэгээд яг нь одоо жишээлбэл энэ манайх ч гэсэн өвч хатан би яг хурдан зургийн бас хэмжээлттэй мониторинг гэж нэг хийж байгаа. Мөн айдсэг гэж хэлдэг юм нэг ирээдүйд та эдний бас мониторинг гэж хэлдэг байгаа. Тэр үгээр болгоомжоор үгээр амтан болгоомжоор тийм өвсөн гэсэн амьдралын юм боломжлсон тийм төслөөсөө болж байгаа. Тэр энэ тухайн төслөөр нь тухайн амтны амьдралтай одоо зохистой одоо тохиромжтой нөхцөлийг хангасан нөхцөл байдаг. Тэгэхээр дулаарснаас ч юм уу тийм ялангуяа дулаан орон чинь маш их олон төрлийн амьтад байдаг тийм. Тэгэхээр үүнээс болоод энэ одоо хаашаа шийдсэн нэг бас их бас боломжтой тийм. Одоо өргөний шилжлүүд бас явах мөн боломжтой. Тэр эндээс бас энэ сүрүүлүүд бас байна. Тэр голомт тархах дээрээс нь бидний мэдгүй амьтад бас чинээр гарч ирэх юм уу. Тэрийг бас мэдэн амьтнаас болчихсон л гэдээс их багтаа тийм. Гэсэн тэр банкны таад даатараа хийж байгаа тийм. Оранжлын үйлчлэгийн эзэн үйлдэлийг унших хэмжээс хэмжээний тоолдог гэж юу гэдэг нэг тэмдэж авах хэрэгтэй. Дараа тэрний талаар үзээд тэгээд үнэлгээ хийгээд ингээд хэмжиж байна. Тэгээд баярлалаа энэ хүртэл маш хэвлэгтэй тийм хамтдаа ирсэн гэдэгтэн баярлалаа. Бас багшийн талархаж байна тийм. Мөн таадаг энэ хичээлийг класс яг энэ цаг үед байгаа тийм одоо энэ шинжлэх ухааны мэдлэгээс тийм хуваалц тийм татар таадаг гэж яг хаадаг чинь тэгээд таадаг гэж байгаа их баяртай байна. Тэгээд хамгийн тааштай сурлагт тийм одоо bijaaтай сурцах үйл явц чинь бас нэмэр болохаа гэж бас бодож байна. Мөн дээрээс нь харин хичээлээсээ сурсан зүйлсүүдээ бас одоо ашиглах ч юм уу тийм
боломжтой шиг барай. За мөн өөр хүмүүнээс бас хуваалцах боломжтой хуваалцаарай гэж хэлээ. Мөн дээрээс нь болохоор ингээд YouTube дээр тавьсан хичээлүүд болохоор дандаа паблик тавьсан байж байгаа. Тэгэхээр энэ болохоор баян хэмжээ паблик байхгүй. Тэгэхээр яг багшийнхаа хичээлүүд энэ зэнгээд энэ бас болохгүй юм. Мөн энэ хичээл таны контролын энэ төлж байгаа тийм. Тэгээд хараа тэгээд энэ хичээлүүд энэ хичээл шүүрээ таajууд студентсэн болтой. Энэ студентсэн болтойсаа босоод байцсан бас танаас яавч энэ жишээлүүд тавьсан зүйлс тэгээд өөрсдөө хавтаас ингээрээ бид татсан цаг нь өөрөөсөө ресэнээр зүйлсээ хасан зүйл хатаа хараад явахсаа амбаас нэрээ тэр хатаа тавь компьютерсэд мэн үүтэй акснэрээ ялангуяа өөр гайлсан мэдснээр болохоор би таадын панчлэр яг дөрөнгөний зүйлсэн байна гэж хэлсэн. Акснэрээ таадын үйлдэл чин тооцож байгаа юм бодсон байгаа. Тэгээд би татаас үрээ гэдэг бас хэлээ. За бид өөр одоо тийм энэ хичээлүүд болохоор сэтгэлзүйний дараа болохоор пабликаас авах байгаа. Тэгэхээр даунлод хийгээрээ татаж яваарай тийм. Багшаас нэг ойлгосон баг тийм. Тийм байна. Тэгээд мөн дээрээс нь болохоор хэрэг таад боломжтой байх юм бол бусад оюутнуудаа энэ мэргэжил сонгох гэж байгаа оюутнуудаа бас хичээлээ энэ болохоор таад хичээлийн нэгсэн болж юм хөтөр байгаа шүү. Тоосон хөтөр байгаа тийм. Энэ хөтөрийн талаар таад бусад танилцуулаа энэ яг ашиглаарай гэж хэлээ. Би энэ заавал таад амжилттай энэ дараагийн бичлэг заавал үзээрэй. Тэгээд одоо бүх юм төрөн тийм. За тэгээд хичээлээ бас мэдээлэлтээ тийм. За тэгээд комментуудаа тэгээд даатгуулаас хийгээрэй. За тэгээд бүгд амжилтгасэй. Тэгээд баярлалаа. Тэгээд энэ хичээлээ сонсон баярлж байна. За тэгээд баярлалаа.